Guys, өнөөдөр хэдүүлээ One Piece хадлаа. Ямар ч үсэн яаж онлайнаар One Piece халаад авчлаа. Гэхдээ энэ нь болохоор double pack set гэдэг. Энэ дотор юу байгаа вөхөр ерөөсөө хоёр уут байгаа. Тэгээд дээрээс нэг Don гэдэг карт. Тэр нь болохоор нэг special promo cardтай адилхан юм шиг байлаа. Тэгээд ямар ч хэдүүлээ үзье. Агуудаа задлах чинь. Энэ болохоор OP 15 тэр нь хаавна. Чиний байх хэрэгтэй байхгүй нөө. Anyway, энэ болохоор OP 15 гэдэг 15 дахь series-ийн нэг байгаа. Дөнгөж сайхан 16 гарсан байгаа. Тэгээд 16-ын л одоо өөр байдлаар олж авч чаддаг байна. Тэгээд ямар ч үзье те. Юу гарч ирэх нөө. Ингээ гарчдаг юм. За шитвч. Adventure on Kami's Island гэж. Ийм том хайцсан дотор зүгээр ерөөсө 3 карт. Ийм том нөхөдтэй. Нэг буцаад ингэ тавьчих ямар ч биш. За харъя. За ингээ 2 pack нэг уутанда 2 3 ууттай энэ болохоор ганцхан байгаа дотор нугасаа. Энэ дотроо болохоор 12 карттай нэг уут нь 12. За энэ болохоор special down card гэдэг. Энэ болохоор нэг promo card эдэртэй ажиллах хэмжээний юм шиг байгаа юм бол. Тэгээ дотор янз бүрийн байд юм байлээ. Manga style, gold style гэдэг ерөнхийдөө ер нь янз бүрийн дүрслэл зургалтай байд юм шиг байгаа. За ямар ч ихнийгээ задлаад үзье те. One Piece. Ер нь бол One Piece-ийн карт бас ер нь сүүлийн үед бол Pokemon-ы араас айгүйх хилт хэрэгцээтэй болж байгаа. Айгүй өндөр зарагддаг бас хол картууд нь бас хилт хэрэгцээтэй. Ер нь зах зээл нь айгүй том болсон. За энэ чи яасан? Өрөөдөх юм бэ? Кэстүүл. За аршнаар болж эхлэе. За. Хари нэг улаан карт. За улаан бодвол ямар юу н харьяатай явж сэдвүлээ. Урдаас нь тэгээд ерөнхийдөө бусад карттай адилхан base card, common, rare, super rare гэж явж тийм байлээ. За Higumaгийн. За энэ дээр та цаашаа C гэж яв. За тийм OP15 нэрлэлээр 15 дахь series-ийнх нь. Одоо OP 16 гарсан. Одоо Naruto-тай адилхан хэдүүлээ Naruto-гийн series 3-ыг задлсан шүү дээ. Энэ болохоор 15 дахь нөхгүй юу. Энэ. Тэгэд энд нэг C гэвөөз. Энэ болохоор common гэсэн. Common гэхээр ерөнхийдөө зүгээр base card. За. Califunk. Buggy and Holly, Lucia Kingdom. Сүлд нөө бөмбөдүүлээ халуулдаг Kingdom байна те. За Yorkie. Braham. За ер нь бол айгүй common гарч ирж байна. Common, uncommon, rare, super rare, secret rare чиглэл ерөнхийдөө явах юм байлээ. Синүүд нь дандаа common, which is дандаа base card-ууд. За энэ юу гэж байна? Энэ болохоор 9 гэж яваад. Энэ болохоор uncommon гэдэг common-ы говьд арай дээр гэсэн үг. Гэхдээ still base card-уудын нэг. Sai UC uncommon. За энэ L гэд бодвол энэ улаан байсан баг те. Улаан тий. Энэ болохоор L гэсэн моз лидер гэдэг дууд тийм лидер карт. Ерөнхийдөө 3 ийм уут задлах болгонд нэг гарч ирдэг гэсэн үү. Тиймэрхүү байсан баг шүү. Одоо хуваар нь тооцвол. За ямар ч Brook гарч ирлээ. Brook-ийн лидер карт байна. За энэ юу гэж байна? За одоо болохоор ингээ rare болж байгаа байхгүй юу? Common, uncommon, тэгээд rare. Энэ Робны гоё юм байна. Гэхдээ яг rare
Зөвхөн ингийн бас base card гэсэн үг. Ерөнхийдөө base яг super rare биш л бол артлууд нь ингээ харуул яг бүгд ижлэх нэг өнгөтэй байдаг юм байна. Лидер нь болохоор энаараа 10 улаан байна те. Brook. Ямар ч энэ Nico Robb-ыг ийшин тавьчих. Өнгө нь гоё, сургал нь гоё юм байна. За хоёр дахь үзье. Энэ ч нэ биш те. OP15 гэдэг English version. Япон төрөл нь бас Японд гаргадаг Япон загварнаас байгаа бүх юм Японоор бичих гэсэн үг. За харъя хэвлээ. За энэ бол бүгд нэг ижил өнгөх шүү тий. Янз бүр илүү дутуу сүртэй карт байхгүй юм шүү тий. Үгүй харъя хэвлээ. За Goro common, Moji common, Kotori common card, Emmet common, Amazon common, Zeph common, Kuma байна. Энэ гоё зэрэг шүү дээ. Яг нэг робот болохоос өмнө яг хүн байсан үйлбэрийнх нь тэ. Тэгтээ ямар ч гоё байна. Common cards. Энэ common мөртлөө арай өөр юм уу? Ялгаагүй л CP9-ийнх нь те. CP9 common card руу бид хэлж байна. За одоо ингээд UC гарч иж uncommon. Uncommon, Laboon. Энэ л rare гарч ирж байна. Оо, байж байгаа Luffy ой. Guys, hold on. Luffy энэ юу гэж байна? Илүү ойртолж харахгүй бол. Oh, secret. Энэ нөгөө secret rare гэдэг нэ. Secret мөртлөө дээрээ ингээд тав шууд тоож алтан. Oh yeah guys, this is good. This is nice card. Nice. За ямар ч яг 10 гэхдээ түрүүнөө шиг улаан биш юм байна. Тэгэхээр 10 нод нэг хамаагүй байдаггүй юм шиг байна тий. За ямар ч байсан secret rare-ийг хэдүүлээ суулчлаа шүү дээ. Хараа. Monkey D. Luffy. Sek гэсэн могол энэ болохоор secret rare гэсэн. Secret илүү super rare лөө. Super secret ч л something like that. За энийг ч яараа ингээд ишиг ийч шүү. За болж чинь хоёр дахь пакка задлахад Luffy гарч ирлээ ш. Nice guys. Form 5-ын те. Болж шүү. Monkey D. Luffy. За хэдүүлээ байж байгаад энийг ерөнхийдөө хэр ядгийг харнаа заяа. Окей, за одоо энэ Don гэдэг картын задлал үзье. Энэ дууданд руугаас ганцхан карт байгаа. Don гэж нэрлэдэг энэ карт нь. Бусад карт нь болохоор promo card гэдэг ч юм уу. Энийхээ болохоор One Piece дээр болохоор Don гэдэг юм шүү. One card per pack. За энэ би эвгүй гарах гэдэг юм санагдаад байна гэж. За арня. Эхлээ араас нарч тий. Айтайгаа шонголохгүй карта мохоо боллоо. Яс онгох дургу бот юм чи яс ёо. Картаг имтэйчүүл дараа нь хүнд өрхөө болчихно байсан. Энэ ч нөгөө бүх картад үнэлүүлдэг штэ. Газар руу явуулаад. За ямар ч үс ийм цагаан хараа. Жирийн base картууд бол ийм purple өнгөтэй, чинэлэг өнгөтэй. Leader гэдэг карт гарч ирсэн шүү дээ. Энэ болохоор энэ 18 улаан байт юм байна. Тэгээд энэ сая гарч ирсэн secret super rare, secret rare алин ч үү ямс энэ дээрээ доор нь secret-сэн алтан таваа шүү дээ. Гэхдээ 10 нь бол ижлэг юм байт юм. За харъя. Юу орж ирэх нь. За энэ зүгээр газрын зурганы хэсэг байна те. Don card. Энэ доор нь юу вэ? CEOS. За энэ зүгээр хааны исэн илүүтэй юм бол янз бүрийн байхгүй юм шиг байна. За Don card энэ одоо хэр үнд хүрдгийг мэдэхгүй өсрөлний $5 гэж магадгүй. Тэгтээ харъя.
Ямар ч үсэн ингэ sleeve-нд хийчих. Яг дүүлийн ганцаараа special карт тустай пакетд ирсэн болохоор тий. За ямар ч үсэн 2 пакнаас бол үгүй яг вэ ямар ч үсэн 1 литр карттай Brook гарч ирсэн. Тэгээ хамгийн гол нь we got Monkey D. Luffy guys. Тэг угаасаа ер нь бол One Piece чи Luffy л болохыг хүсэн шүү дээ угаасаа тийм ээ. And we got one good card so. За тэгээд дээрэс нь баахан энгийн base card-ууд яг One Piece-ийн картанд бол common, uncommon, rare гэж нэрлэдэг юм байлээ. Base card-ууд л гэсэн үг юм хэвээр. За ийм картууд сугас хэдүүлээ gas нэг юм харчихв. Камерын дэвшлүүлж байгаа. Эдрийг түрнэ шин авчи, хийшин тавьчи. Гэс харчи тэ юм шүү. Үнэлгээтэй байдیں۔ Тэ. Office card. Luffy. Gear 5. Манай чинь Gear 5. Gear 5-ын нь шүү дээ. Yeah, he's on Gear 5. За тэгвэл шууд зураг хэвлэн хараад. За намаа хэдүүлээд байгаа карт ямар карт байна? Энэ нь тэ. Мөн үү? Өмгөөж. За таад харагдах нь хэд гэж байна? 137-оор зарагдаж байгаа юм байна. Өөр хэдээр ерөөд янз энд болохоор Японых нь 190-тэй байна. Энэ бүр 65-аар сарж байгаа байна. Янз бүрийн үнэтэй байна. Гэхдээ ерөнхийдөө бол хэдүүлээ аюу тажиг кар сугалсан байна заяа. Дараа нь яван дуунд үрхээр л юм байна. Яа. Өөр хаана байна? Харагдана. Баса ер нь бол тэгээд 100-аас бишээ 60-аас $100 үнд хүрэхээр карт сугалцсан шүү дээ. За ямар янда. Тэ. За лидер картны Brook-ийг бас sleeve-лчээ та. Окей. За янда guys. За иймэрхүү байлаа. Ямар ч гэсэн One Piece-ийн карт хэмэрдүү байдаг юм байна. Энэ болохоор double pack set гэдэг авсан дотроо бол 3 уттай. 2 ут нь бол яг жинхэнэ картууд. 1 ут нь болохоор энэ promo буюу Dawn гэдэг карт нь гарч ирдэг. За. Тэн чин ингээ харуулчих. Good. Нийтдээ 160 карт байдаг юм байна. Тэрнээс 60 common, 38 common, 35 rares, 14 super rare, secret rare. Хэдүүлээгийн саний сугалсан чинь secret rare дээр ордог байх шүү нэрээ. Sec гэвцсэн байсан шүү дээ энэ дор. Нараа. Sec гэсэн бол Sec 5 шүү дээ. Ерөөсө 3 байдаг юм байна шүү дээ. 160 дотоос 3хан төрлийн байдаг юм байна. Secret rare. Тэгээ лидер 7 лидер үүд юм. Хэдүүлээд одоо нэг нь байна. Нэг нь олцсон. Энэ лидер чинь тэгвэл айгүй ховор юм биш бас guys. Энэ лидер болон спек энэ яг илүү ховор. Гэхдээ энэ 7 ширхэг байдаг нийт 160 картнаас. 160 төрлийн карт гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө зөв 160 ширхэг картнаас бол биш. 160 ширхэг юм өөр төрлийн картнаас энэ лидер болон энэ супер гэсэн хоёр нэгээрээ 1.7 1.3 байдаг юм байна. Тэгээ special treasure rare гэж байна. Dawn бол угаасаа ганцхан байдаг гэдгсэн Dawn энэ ч нэ байж байна. За ямар ч хэдүүлээ гэж суулчлаа тий болж шít. За тэгээд сүүлд нь хэлэхэд хэдүүлээ ямар ч ус 5k хүрэхээр энийг нэг хүндээ өгч бэлэг болгоо тийм үү. Giveaway болгоод тэр манайхан гоё like, sub, comment үлдээгээрэй. Okay guys. Юундээ ямар ч хүний channel үзчихсэн уусаа like, comment, sub чинь тэр хүмүүст аяг хэрэг болдог. Мэдээж дээрээс нь үнгүү зүгээр нэг дошлоо дараад болоо юм чинь те. So anyway, дараагаараа уулзъя guys.